За юу цаанда манайхаа өнөөдөр таадтай Катара Сокко 3-ынхаа ээлжний адал явдлыг ярьж өгд бэлэн боллоо. Тийм болохоор таад минь жоох юмаа төхүүлээд бичлэг эхлүүлээрэй. Гэхдээ дээрээс нь манаас уяг дэмжиж лайк болон subscribe дарахаа мартаоцай. Одоо ингээд эхэлцгээе. 1 минутын хугацаа чамд юу авчрах вэ? Энэ хугацаанд нэг киноны мэдрэмж авчирч чаднаа. 1 минут кино аппликейшн бол завгүй амьдрал зориулсан богино киноны шинэ үе юм. Ердөө 1 минутанд үйл явдалд нь автаж уйдах завгүй өнгөрнө. Хүссэн үедээ хүссэн төрлөө сонгоод ганц минутанд асар сонирхолтой шинэ түүхийг яриулаарай. Яг одоо Play Store болон App Store-оос 1 минут кино гэж хайгаад аппликейшнаа татаад үзээрэй. Яг одоо эхлүүл. Танд 1 минут хангалттай. 11-р анги. За энэ зурлын 11-р анги эхлэхэд Сокко Катара 3 газрын улсын хаа нэгтээ шүнийг өнгөрөх гээд байж байв. Тэгтлэр үеэр Сокко Катара 2 майхан дээрээ борооны хамгаалалт 50 тавихгүйгээд бөөг хэрүүл боллоо. Уг нь Катара юмыг яаж мэдвүгээд борооны юмаа тавьчихгүй юм уу гэсэн чинь Сокко хуур ашиглалтын үед ямаараа бороо ордог юм гээд зөрүүдлээд хэрэлдээд идэгнасан. Тэгтэн Сокко Катара 2-ын дундуур орж тэднийг эвдрүүлдэг ба яалтчгүй аватар юм да. Тэнхүү маргааш өдөр нь болоход манай 3 газрын улсад байдаг хамгийн том хадан хавцал дээр иртэл тэнд гэнт нэг нөхөр гарч ирсэн ээ. Өөш та нар хавцлын хүчийг авах гээд байгаа юм уу? Би түрүүлж ирээд авсан. Тэр манай овгийг эхлээд тавслаар гаргаж өгнө. Энтергээ тэгв. Энэ нөхөр бол галын улсын дайралтаас дөрвж яваа Ганжин овгийн гишүүн бөгөөд тэдний овг нь дайны хөлөөс цугтааж газрын улсын нийслэл Бансинсэ хот руу явааны нэ. Гэтэл яг тэр үед нь Ганжин овогтой хэдэн зуун жилийн турш дайсагналцаж ирсэн Жан овгийнхан бөөндө гарч ирэнгүүтээ бид нар төрүүлж явнаа. Яахлаараа танаа овг ирээгүй байхад төрүүлж явдаг юм гэд хэрэлдэж гарлаа шүү. Яасан ч хил амтаа болсууд бай. Үүний дараа хавцлын хөтөж болох өвгөн газрын шидтэн гарч ирэн хэн төрүүлж явах талаар асуухад Ганжин овгийн нөгөө залуу би энэ төрүүлж ирсэн. Манай овг явна гэж хэлсэн ч овгийн бус гişүүд нь байхгүй байсан тул Жан овгийнхан хавцлаар төрүүлж гарахаар хөдөлж эхлэв. Гэхдээ тэгсэн удалгүй Ганжин овгийнхан бөөнөрөө хөрөөд ирдэг ба Жан овгийнхантай хэрэлдэж бараг л алдцах юм болж эхлэхэд маань хэн нэхэж гарахыг шийдж өгөхөр болов. Үүний дараа Жан болон Ганжин овгийн хүмүүсийг цогтны явуулахаар шийдэж хоёр овгийн өвчтөе хөгшин хүмүүсийг аппад сулган төрүүлж явуулав. За дараагийн хэсэг эхлэхэд газрын шидтэн өвгөн хоёр овгийг бүх хоол хүнсээ орхиж явах хэрэгтэйг санууллаа. Учир нь хавцал дотор аимшигтай араатнууд байдаг тул хоол хүнстэйгээ явбал тэдэнд бэлэн олзолж алуулах эрсдэлтэй ажээ. За тиймээс манай хоёр омог маань хоол хүнсээ бүгдийг нь иж дуусган аялдаа гардаг ба хөтөж өвгөнтэй цуг төвийг сахин явж байлаа. Гэтэл гинэт нөгөө хавцлын аалчиг араатнууд нь гарч ирэн хөтөж өвгөн рүү дайран гарыг нь хуглаад ичүүл яах вэ? Ингэж манай хавцал донд гацх аюул унлаа шүү. Ямар гайтэнтэй. За үүнээс болж хоёр овгийн аль нэг нь хоолоо нууцаар авч яваа болж таарснаар ахин бөө маргаан дэгдэж алцах дээрээ тулж байгаамаа. Тэгтэн ахин тэдний дундуур орж тус тусд нь явуулахар болдог ба Катараг Ганжин овогтой Сокког болохоор Жан овогтой цуг явуулж ягаад муудалцаад байгааг нь олж мэдэж өгөөч гэж тэглээ. Тэнхүү үзэг солигдож орой олохтой зэрэгцэн хоёр овгийнхан байгаа газараа шүнийг өнгөрүүлэхээр майхан саваа засч эхлэв. Гэтэл тэр үеэр Ганжин болон Жан овгийнхан хоёулаа нууцаар хоол хүнсээ авч явж байсан байж таарвал яах вэ? Бас тэгж байгаад муу санаатай наасан. Дараагийн хэсэг эхлэхэд Ганжин овгийнхан оройн хоолоо идэх зураа Катарад яагаад Жан овгийнхонтой дайсагналцдаг болсон тухайга ярьж өгөв. Эрт үед Ганжин улсын газрын шидтэн баатар Жинвэ овгийн шүтэн бөмбөлгийг авч явсан ажээ. Тэгтэл нэгэн удаагийн аяллаа үеэр Жан овгийн Вэйжин хэмээх хэртэй тааралдаж шүтэн бөмбөлгөө алдсан байна. Жохом үүнээс л болж хоёр овгийнхан хоорондоо тэрсэлдэх болжээ. За энэ зур нөгөө талд Жан овгийнхан ч Соккод өөрийн талын түүхийг ярьж өгөв. 100 жилийн өмнө Жан овгийн өвөг дээдэс Вэйжин явж байтал холоос хэн нэгнийг олж харжээ. Тэгтэл түүний замд нь Ганжин овгийн Жинвэ хэмээх ир хөвтөж байв. Тэр үед Жинвэ Вэйжинээс овгийн шүтэнийг хүргэж өгөхийг хүсгэд манай хүн ч яарвчлан Ганжин овогт хүргэж өгвөө. Гэвч удалгүй Ганжин овгийнхан түүнийг барьж хорсон ба түүнээс болж Жан овгийнхан Ганжин нарыг үзэж чадхаа болсон ажээ. Тэнхүү маргааш өдөр нь болоход Катара Сокко хоёртой эргэн уулзаж хоёр овгийнхан хамтран ажиллаж чадах хэсгийг нь асуутал Катара Сокко хоёр ч овгийн түүхүүдийг ярьснаар хоорондоо хэрэлдээд эхлүүл яах вэ? За тэг сүүлдээ үүнээс болж хоёр овгийнхан хоорондоо ахин хэрэлдэж тулдаж эхлэхэд шидэ ажиглан тэднийг салгалаа. Тэгтэл тэр үед нь хоёр овгийнхан хоёулаа хоол хүнс нууж ирснийг нь мэдээд маш их уурлаад үжижл өнөө хавцлын араатнууд тэднэрүү дахин дайрлаа шүү. Энэ үед хоёр овгийнхны хоол хүнсийг ашиглаж байгаад араатнуудыг урагтангуудаа нуруунд дээр нь мордод хавцлаар шууд дээшээ авиран гарлаа. Удалгүй бусдын ч гэсэн Ангийн хийснийг дагснаар Катара Сокко хөтөж өвгөн ба Ганжин Жан овгийнхан бөөндөө хавцлаас гарч чадж байгаамаа. Тэгсэн ч хоёр овг хоорондоо муудалцаж алцах гээд ирэхээр нь хэлж байгаа. Байж байгаарэ. Би Жинвэ Вэйжин хоёрын талаар мэднэ штэ гэд 100 жилийн өмнөх түүхийг ярьж өглөө. 100 жилийн өмнө Жинвэ Вэйжин хоёр дайснууд байгаагүй дөнгөж 8 настай ихэр хүүхдүүд байжээ. Тухайн үед энэ хоёр бөмбөг зөөдөг тоглоом хийж тоглож байхад нэг нь бөмбөгийг нь унгаж нөгөөх нь аван явсан аж. Тэгтэл энэ үед нь Вэйжин шугам давсан тул шүүгч түүнийг хорионд оруулсан ба эцсийн эцэст хоёр овгийн дайсагнал шалихгүй зүгээс эхэлжээ. Үүнийг сонссны дараагаар Ганжин болон Жан овгийнхан хоорондоо эвлэрч Баасинсэ хот хүртэл нэг овг мэт дэвтэ нартай явахаар болов. Гэсэн ч тэднийг яваад өгсөн хойно хэлж байгаа. Би үндэ тэр дүүхийг эвдрүүлэх гэж зохиосон юм да гэж хэллээ шүү. 12 дугаар анги.
Ингээд үүний араас 12 дугаар анги эхлэхэд Анг маш хачин чихтэй зүүдийг зүүдлвэ. Энэ зүүдэн дээр нь Анг, Катара, Сокко хоёртой хамт цуг агаарт нисэж байтал гэнт шуурхтай дайралтаж нэг л мэтгэд тэр хоёр алга болсон байвал яах вэ? Удалгүй Ангийн багш Гайцо гэлэн үүлэн дундаас гарч ирээд Анг чи яагаад бид нарыг орхио явсан юм бэ? Хэмээн асууж Анг шуурга руу явсан орсноор далайн усанд живж эхлэв. Үүний дараа Анг зүүднээсээ зочин зөртөл ашгүй бүх зүйл зүгээр байсан ч Анг дотроо нэг зүйлийг нуун гонглсон хэвэрлэв. Юунд тэгж их харамсаад байгаа юм бол доо хөөрхий. Маргааш өдөр нь манай эд хүнсгүй болсон тул ойролцоох тосхны цах орхоор болов. Нөгөө талд Зоко хөлөгтөөгөө Ангийн араас явж идэг ба аваа хайроо түүнд нь хойд зүгээс хүчтэй шуурга ирж байгаа талаар дуулган хөлгийн багийн аюулгүй байдлын төлөө аяллаа түр зогсоох хэрэгтэй хэллээ. Гэсэн ч Зоко түүний үгийг сонслгүй зурж араас нь багийн ахмадтай хэрэлдэж мэрлээд бөө юм болж байгаамаа. Ангийг барих нь яагаад түүнд тийм их чухал байдаг юм болоо. Үүний араас үзэг солигдоход Анг, Катара, Сокко 3 зах дээр хоол хүнс авахаар ирсэн байлаа. Гэтэл тэр үед манай гуравт ямар ч мөнгө байгаагүй тул Сокко өсч өгөхгүй тулд зах дээр байсан тосгоны загасчин өвгөнтэй цуг далаад гарахаар болов. Энэ үеэр загасчин өвгөний эхнэр нь шуурга ирж байгаа талаар дуулгаж далаад битгий гарааш гисэн ч өвгөн их зөрүүдийн болохоор гарна гэж зүтгэсээр гоод Сокког дагуулж явахаар болов. Иймүү дараагийн хэсэг эхлэхэд хойд зүгээс нэрэл хүчтэй шуурганы хар үл бөөгнөрөн ирж байсан ч нэг тал Зуккоч нөгөө тал загасчин өвгөнч тэр аяллаа зогсоохгүйгээд далайд үргэлжлүүлэн явсаар байв. Хэдийгээр Анг загасчин өвгөнийг үлдээч гэж ятгах гэж оролцсон ч өвгөн Ангийг аватар гэдгийг танингуудаа чи аватар үсттэй. Чи яагаад 100 жилийн өмнө алга болсон юм? Чамаас олж бид 100 жилийн турш дайн дэжинтэй зовсон. Энтергээд буруу зуруу юм яхад Анг нисэн одлоо хөрхий. За тэгсэр удалгүй шуурга эхлэхэд Катара ширүүн борон дундуур Апаг унан ниссээр Ангийг агуу дотор сууж байхыг олов. Тэгт нь Анг Катарад яагаад 100 жилийн өмнө алга болсон түүхөө ярьж эхэллээ. 100 жилийн өмнө Анг өмнөд агаарын сүмд найзуудтайгаа тоглож байтал сүмийн ламдар түүнийг дуудаж аватар гэдгийг нь хэлжээ. Тухайн үед Анг ердөө 12 настай байсан ба уг нь бол 16 нас хүрж байж аватар гэдгийг нь хэлэх ёстой байсан гэж. Гэсэн ч ламдрын төлөвт ирээдүйд дайн данжин болох гэж байгаанд буусан тул Ангд урьдчилан хэлж түүнийг бэлдэж эхэлсэн байв. За энэ зүр нөгөө талд Зуккогийн хөлгийн ахмад Зукког амар муулаад байж байхад нь авгах аяр нь орж ирэн түүнд Зуккогийн нүүрэн дээрх сорвины түүхийг ярьж эхэллээ. 3 жилийн өмнө Зукко дөнгөж 13 таа байхдаа анхудаа Аавтайгаа цуг дайны уулзалтанд оролцсон ажээ. Хэдий тэр үед авгах нь Зуккод уулзалтын үед огтонч үг дуурч болохгүй хэмээн загсан ч аавынх нь генералуудын нэг нь цэргүүдийг золигт гаргах тухай яхад Зукко тэслэхүү цэргүүдийг өмөрөн генералтай маргалджээ. Үүний араас Ангийн түүх үргэлжлэн гарч эхэлнэ. Анг өөрийгөө аватар гэдгийг мэдсэний дараагаар бус найзууд нь түүнтэй тоглохоо болж ганцаардаж игснээр маш их сэтгэлээр унах болсон байв. Ядаж байхад Ангийг багш нар нь маш ихээр шахаж аватар болоход нь бэлдэж эхэлсэн бөгөөд түүнтэй ганцхан Гайцо багш нь л энгийн хөнгөвт мэд тарьцдаг байв. Үүний араас Зуккогийн түүх гарч эхлэхэд Зукко генералын үгийг сөрснөөсөө олж хаан эцгээ хэлгэнүүлж үл хүндэлсэн хэрэгт буруутгагдав. Түүний дараа Зукко нэр төрөө цэвэрлэхийн тулд генералтай галын тулаан хийгээр болсон ч тулаан дээр генералтай бас Аавтаа тултгуулснаа мэдээд маш ихээр зочирджээ. Энэ зур Анг Катарад өөрийнхөө сүмээс цугтаасан тэр өдрийг ярьж эхлэв. Аватарын бэлтгэл ихсний дараагаар Гайцо Ангд хэтэрхий зөөлөн хандаж байсан учраас сүмийн тэргүүн лам Гайцог Ангаас салгасан байв. Жохом үүнээс болж тэр чүн Анг Аппаг унан хойд зүг рүү цугтаан явж байтал ширүүн шуургатай таралдан удалгүй далайн усанд тосолжээ. Ингээд Анг уснаас гарахын аргагүй болж живж өгөхийн даваан дээр аватарын төлөвтэй орон биеийнхээ эргэн тойрондоор мөсөн бүрхүүл үүсгэснээр 100 жилийн турш далайн усан дотор унтаа байдалтай байсан байвал яах вэ? Харин нөгөө талд болохоор Зукко тулаан дээр аавыгаа харангуйтаа түүнээс уучлахгүйсэн ч аав нь Зукког өршөөлгүй нүүрний зүүн талыг нь галын шидээрээ түлж хаян түүнийг цөллөхт явуулсан байв. Тийм учраас Зуккогийн хувьд иргэн аавынхаа итгэлийг олж авах ганц арга нь аватарыг авчиж өгөх учраас Зукко Ангийг барьж авах гэж улайран зүтгэдэг юм байна шүү дээ. Ямар шийдсэн юм те. Ингээд ангийн төгсөд болоход загасчны ихнэр Анг дээр хурч ирэн тусамж гуйлаа. Тэр хооронд Зуккогийн хөлөг дээр аян бууж багийн нэг гишүүн өндрөөс унах гэж байхад нь Зукко түүнийг аварлаа шүү. За тэр зуурт Анг Сокког загасчин өгөнтэй цуг олсон ч шуурганаас олж завь хөмрөн тэр гурав живж эхлэхэд Анг ахин аватарын төрхөндөө орж Сокког загасчин өгөнтэй цуг аврав. Тиймээс Анг уснаас гарын Аппатай дээш нисгээд Зукко түүнийг олж харсан ч түүний араас хөөсөнгүй. Тиймээс загасчин өгнийг буцаан гэрт навч харахад өвгөн Ангаас уучлалт гуйж Сокко цалингийг нь зүгээр загсаар өчүүл яах вэ? Бүтэхгүй нэрээ. 13 дугаар анги. За энэ цувралын дараагийн анги эхлэхэд бид Жао захирагчтай иргэн уулзваа. Жао захирагч газрын ус дээрх галын цэргийн бааз дээр ирэхдээ тэнд байсан айхтар мэрэгэн хараочдыг аватарын хойноос явуулах гэсэн ч баазыг удирдах хурандаа зөвшөөрсөнгүй. Тэгтэл яг энэ үед нь галын эзний зарилгыг шонхор шувуу бааз дээр навчруулал галын эзэн Ойз захирагч Жаог тушаал дэвшүүлэн адмирал болгосон байвал яах вэ? Айхтар гэж. Энэ зур Катара Сокко хоёр аяллахаа үеэр хүн дээр өвдөж өвтгöd Анг тэдэнд эм олж өхөр ойролцоо байдаг отчийн гэрт явсан очиж байгаамаа. Тэгсэн тэнд байсан отч имгэн Ангд нэг сүрхий эм бэлтэж өгч байгаа мэт болсон ч эцэстээ зүгээр муурныхаа хоолыг хийж өгсөн байвал яах вэ? Өө бүтэхгүй нэрэ. Гэсэн сүүлд нь отч имгэн Ангд хэлж байгаа.
танаа найзуудыг эмчлэхэд голын хөлдөө мэлхий хэрэгтэй. Амд нь хийж сайн хүлхүүлээрэ гэж хэлснээр Анг мэлхийний ирэл гарч байгаамаа. Ийхүү Анг буцан явж байтал Жаогийн харваач нар Ангийг бүслэн авч Ангийг баг алангаа аллаа шүү. Гэсэн ч Анг тэднийг аятайхан гаргаж жогоод гол руу учин мэлхийгээ яг барих гэж байтал гайтай юм шиг баригдчихж байгаамаа Жаоос. Ингээ дараагийн хэсэг эхлэхэд Жао Ангийг өөрийнхөө цайзад хорьсон байдаг ба ингэж байгаа. Чи энэс эзэж оргож чадахгүй. Чамайг хэн ч ирж авч чадахгүй. Энтергээ тэглээ. Гэсэн ч удалгүй цэнхэр багтай сэлэмтэй итгээд Жаогийн цайз руу нэвтрэн орж Ангийг сурлаж байгаамаа. Тиймээс цэнхэр багтай сэлэмтэй гарчин Ангийг аврангуудаа дагуулan явж цайзаас гарах гэж байтал Жао Ангийг оргосон байгааг мэдээ түгшүүр зарлан бөө юм боллоо. Гэсэн ч Анг нөгөө цэнхэр багтай нөхөртөөгөө цуг галын цэргүүттэй туулдаж яг цайзын ханыг давах гэж байтал Жао хүмүүстэйгээ тэднийг яалтчгүй бүслэн авав. Тэр үед нөгөө цэнхэр багтай нөхөр чинь Ангийн хоолой цэлмээ тулахад Жао эхэндээ тэднийг сулдан явуулсан боловч араас нь нөгөө айхтар харваачтаараа цэнхэр багтай нөхрийн толгой руу сум харуулж ухаан алдуулан унгалаа. Тэгтэл багны ард хэн байсан гэж Ангийг хамгийн ихээр барьж авахыг хүсдэг Зуко шүү дээ. Тиймээс Анг Зуког хаяа зүгтах гэсэн чи түүнийг Жаогийн хүмүүст баригдахаас өмнө аван зүгтааж байгаамаа. Ийхүү үзэг солигдож өглөө болоход Анг Зукогийн хажууд суугаад ийн ярьж байв. Чи 100 жилийн өмнө төрхийн хамгийн муухай зүйлийг мэдхүү? Би өөрийнхөө найзуудыг дандаа сандгаа. Дан эхлэхийн өмнө би Кюзен гэдэг найзтай байсан юм аа. Бид хамтдаа дандаа элдв хэрэг түүг тарьдаг байж үлээ. Тэр миний хамгийн сайн найзуудын нэг байсан. Кюзен яг чамтай адилхан галын ус их. Хэрэг бид хоёр 100 жилийн өмнө нэгнээ мэддэг байсан бол найзууд болж чадах байсан уу? Гэж хэллээ. Тэгтэл тэр үед нь Зуко Ангийг барьж авахар шидэ ашиглахад Анг жор мөргүү цугтааснаар Зуко ахин Ангийг алдан явууллаа да хөрхий. За энэхүү ангийн төгсгөл болоход Анг Катара Соко хоёр голын хөлдөө мөлхий авчирч өгснөөр манай хоёр ч зүгээр болж байгаамаа. 14 дугаар анги. Ингээд дахин 14 дугаар анги эхлэхэд манай гуравч голын дэргэд ирсэн айгүй сайхан чийлрээ сууж яваа. Энэ үеэр Анг Катараг харахтаа сэтгэл зүрхэнд гэгэлцэж бүр яалтчгүй крашлаад байдагч Катара тэрийг нь ойлгохгүй манай хүнийг фрэнд зондоостой. Тэгж байтал манай гурав ой дотор нэг ах хүү рүү нугсан ховшуутай баавгаа дайрж явахыг болтол нөгөө ах чинь бүр ямар ч айсан шинжгүй баавган дайралт интерес нь бултаж мултаад байвал яах вэ? Тэр үед манай гуравч ах хүү тусдан баавгааг цааш хүн явуулдаг ба ах хүүгээс яагаад зүхтахгүй байсан юм бэ гэж асуутал тосгонд байдаг ав хүү хэмээх үзмэрч эмэгтэй. Түүний аян замыг аюулгүй гэж хэлсэн айд сандраагүй гэж хариулв. Дараагийн хэсэг эхлэхэд манай гуравч явсаар өнөө авг вуугийн тосгонд хүрэлцэн ирж өөрсдийнхөө заяа төөргийг үзүүлэхээр боллоо шүү. Тэгтэл тэр үед нь авг вуугийн туслах Мен хэмээх охин манай Ангийг харчаад крашлаа сүуд боллоо. Гэхдээ Анг болохоор Менгийг нэг нүдэрэж тоож харддаг наасан. Бас тийм дээрлэхүү те. Энхүү Катара авг вууд үзүүлэхээр хамгийн дөрөнд очиход Анг араас нь очиод Сим юу ярьж байгааг нь сонсов. Авг вуу Катарагийн заяа төөргийг үзэхдээ манай хүнийг ирээдүйд хүчрэх шидтэнтэй гэрлэх талаар хэлдэг ба Анг тэрийг нь сонсонгуудаа өөрийг нь хэлж байна гэж бодоод бөөн баяр болж байгаамаа. За үүний араас Сокогийн ээлж ирэхэд авгуу Соког их хөөрхөлтөө өргөдмөр хөв заяа хүлээж өнтрэгээ тэгвэ. Учир нь Соко авгууд итгэхгүй ард урдуур нь муулаад яваад байгаа юм чинь нарахгүй штэ. Ангийн ээлж ирэхэд авгуу түнд чамайг агуу хөв тавилан хүлээж байна. Чи сайн муугийн маш том тулаанд оролцох болно. Гэхдээ Анг хариуд нь би наадах чинь аль хэдийн мэдэж байгаа. Намайг ямар хүнтэй гэрлэх нь харагдаж байна уу гэтгэлээ. Тэгэхдээ авгуу ирээдүйн эхнэрийг нь олж хараагүйч Ангийн сэтгэлийг засахаар худлаа үнэн мэрв. Ийхүү дараагийн хэсэг эхлэхэд Сокочудаа авгууг ахаад л муулж үнэндээ ирээдүг харах боломжгүй энтергээд хэлсэн ч тосгоны иргэд Соког тоож сонссонгүй. Удалгүй авг вуу гарч ирээд тосгоны иргэдийн заяа төөргийг хэлж араас нь энэ жил галтуул дэлбэрэх хэсэг талаар мэргэлтэл тосгоны иргэдэд айх зүйл байхгүй гэсэн төөрөг бов. За үүний дараа Катара ахин авгуу дээр очиж баахан шалгаадаг бол Анг Сокогоос Катараг хэрхэн өөртөө сайн болох тал дээр тусламж хүсвэ. Тэгэхдээ Катараг гэж хэлэхгүй миний нэг сайн охин энтер гэж мэгээд нуугаад байгаамаа. Тэгтэл Соко Ангийг Менг гээд нөгөө туслах охинд нь сайн болчихжудаад өөрийнхөө панаалтайг аргыг заажгүй. Ийхүү үзэг солигдоход Анг Катарад гоё цэцэг олж өгөхөөр Сокотой хамт өнөө галтуул руу навраад гартал галтуулд нь итгэвчж эхэлсэн байгааг оллоо шүү. Гэхдээ тэгэхээр авгуу худлаа юм үтсэн болж таарч байна да. Үүний дараа манай гурав тосгоны иргэдэд анхааруулж иргэдийг нүүлгэх гэсэн ч цаатуулан тоосонгүй. Тэр үед Анг авгуугийн мэрэгний номыг ашиглаад хүмүүсийг ятгах гэж байтал Менгтэй таарлаж Менгч түүнд сэтгэлээ хэлчихлээ. Гэсэн ч Анг сайн хүнтэй гэдгээ Менг тэлэн манай хоёр живлэрж Менг түүнд авгуугийн мэрэгний номыг өгөв. За үүний дараа манай гурав үүлний хэлбэрийг өөрчилж тосгонд аюул ирж буй төөргийг хүчээр үзүүлэхэд тосгоны иргэд эцэст нь Анг Соко Катарын гурав үгэнд итгэж аврах том далан босгож эхэллээ. Үүний хүчээр тосгон галтуулын халуун айлмагт өртөлгөө тэсэж үлдснээр энэ удаагийн анги төгслөө. Энэхүү цувралын 15 дугаар анги эхэлж манай гуравч газрын хаант улсын нэгэн газар төрж иртэл Анг халимны шүдээр хийсэн сэлэм болов. Тэгтэл тэр нь өмдийн усны овгийн хийсэн зэвсэг байдаг бөгөөд Соко Катара хоёрын аавын удирдсан цэргүүдийн зэвсэг байлаа шүү. Удалгүй манай гурав юм явсаар далайн эрэг дээрээс өмдийн усны овгийн хөлгүүдийн нэгийг олж аван аав нь үнэхээр өөрийнхөө хүмүүстэй байсан гэдгийг олж мэдлээ. Энэхүү манай гурав хүмүүсийг буцан гэртэл хөлгийн дэргэд хүлээхээр боллоо. Тэгсээр орой болж нар буухад Соко Катара хоёрын аавынхан сайн найз Бато тэр гурав дээр ирдэг ба манай гурвыг дагуулan ойролцоох Гэлима нарын сүм дээр
очив. Бато дулааны үеэр шархтсны дараа энд дэмжлүүлэхээр үлдсэн ажээ. Үүний дараа Сокко Катара хоёрч Батотой эргэн уулзсандаа бөөн баяр ож шүнжэнгөө буу халаад Ангийг баг зэрэг тоохгүй үлдэхэд Анг баг зэрэг гомдоод явчлаа хөрхий. Тэр зур Зуко Аваа Хайро хоёр газрын улсын гэмт хэрэгтнүүдийн ордог баарн дээрээд нэг айхтар ямар ч хүнийг үнрээр нь мөшгөж болдог аратантай эмэгтэйгээр Ангийг олуулахар боллоо шүү. Тэгэхдээ Катарагийн зүйлтийг ашиглаж байгаад Ангийн байгаа байршлыг олж мэдгэр болов. Дараагийн хэсгийг хэлэхэд Анг өөрийг нь тоохгүй байхаар нь уур нь хурж эргэн Батогийн хөлөг дээр ирчээд байж итэл нэгэн газрын улсын цэрэг үрч ирээд Ангд Сокко Катара хоёрын аав нь хаана байгаа талаарх захидлыг өгвөө. Тэгтэл Анг тэрийг нь авангуудаа Сокко Катара хоёр өөрийг нь хаяад аваргоо явах гэж байна гэж удан маш ихээр сэтгэлээр унаж захидлыг Сокко Катара хоёрт өгөлгөө нуучвал яах вэ? Үгүй яаж байгаа юм бол доо Анг минь. Маргааш өдөр нь болоход Бато Соккогаар усны омгийнхны 16 наснда хийдэг сорилыг хийлгүүлэхэр болдог ба үүндээ Анг Катара хоёрын тусламжийг хүслээ. Ийхүү сорилыг хэлэхэд Сокко маш чадварлагаар Анг Катара хоёрыг удирдан маш ширүүн урсгал дундуур Батогийн хөлгийг залуурдаж гарan өөрийгөө нас бий гүйцсэн гэдгээ батлан харуулв. Сорилын дараа Бато Ангийг омгийн итгэл түн хэмээн хэлэхэд Анг захидлыг нуусан үйлдэлтэй гимшиж Соккод аавынхын захидлыг өглөө. Тэгтэл Сокко түүнээс болж уурлан Ангийг орхин Катаратай хамт аав руу явахар болчихвоо. Ингээд Сокко Катара хоёр Батотой хамт аав руу явж Анг ч одоо хойд туул руу явах аяллаа үргэлжлүүлж байх зур өнөө Гэлима нарын сүм рүү Зуко үнэр дагдаг аратантай эмэгтэйтэй цуг дайран бужигнуулж гарлаа. Тэр хооронд Бато Катара Сокко хоёрыг эргэн Ангтай цуг явахыг ятгах чадав. Энэ зур Гэлима нарын нэг нь Анг дээр ирээд Зуког ирээд явсныг хэлдэг ба Анг шууд Катара Сокко хоёр руу яарвчлан хөдлөлөө. Гэвч нөгөө талд Зуко аль хэдийн Катара Сокко хоёрыг олсон байдаг бөгөөд мөрж эмэгтэй аратныхаа хитлэр Катара Сокко хоёрыг хатгуултал тэр хоёр нь хөдөлж чадахгүй болоод унаадаг. Ингээд ангийн төгсгөл болоход Зуко Катара Сокко хоёрыг барьсаар эргэн сүм дээр ирэхэд Анг яг дээрээс нисэн орж ирэхдээ аратны баримжааг алдуулан унгаалаа. Араас Напа хурч ирээд нөгөө үнэрч аратантай толдож байх зур Анг Зуко хоёр нэг сайхан үдэлцэж эхлэв. Гэхдээ тэгсээр ангийн төгсгөлд Катара Гэлима нарын хийдэг хурц үнэртэй усыг ашиглан аратны үнэрлэх чадварыг алдагдуулж ухаан санааг нь самруулж яваад Зуко өнөө өмөрч эмэгтэй хоёрыг хатгуулж хаяад хөдөлгөнгөө болгоод хайчив. Харин тэр үеэр авгаа Хайро нөгөө эмэгтэйг чинь тэврээ твцсэн ч байх шиг. Манай ах бас тэгж яваад их сэргэлэн л дээ. Ийхүү манай гурав эргэн эвлэрч хойд туйл руу хийж буй аяллаа үргэлжлүүлдэг ба дараагийн анги дээр юу болж цусгүй алах юм бол дөө. Үүний араас цувралын 16 дугаар анги эхлэхэд манай гурав газрын улсын нутаг дээр үүдэг газрын колон гэх хотын гадна хүрэлцэн ирлээ. Тэр үед Анг колон хотод галын улсын циркийн тоглолт болох зарыг харчаад үзэх гээд байл яах вэ? Ядаж байхад зарлалын самбар дээр нь Ангийг эрен сурвалжиж хуудас гарсан байдаг ба манай хоёр дэмий гэсэн ч Анг би галын эрдмийн багштай болох хэрэгтэй штэ. Энэ цирк дээр очивол жинхэнэ галын шидийн мастер ямар байдгийг харж болно гэж мэгээд муухад алгимдуулж байгаад очиж үзэхэр болвоо. Дараагийн хэсэг эхлэхэд манай гурав орой болоход зүсээ хувилгаж байгаад галын улсын циркийг очиж сонирхвоо. Тэгтэл үзүүлбэрийн дундуур нөгөө циркийн галын шидтэн үзэгчтэй сайн дураар гарч ирэх хүнийг хайхад Анг гараа өргөж тэнхтвэ. Гэтэл нөгөө галын шидтэн Ангийг биш Катараг сонгож тайзны гол авчирснаар амар гал гаргаж маргаад байл яах вэ? Тэгт нь Анг нөгөө гал нь Катараг гэмтээчихгүй гэж айхтаа өөрийгөө олон түмэнд илчиж чаяад баахан галын улсын цэргүүдэд хөөгдөж эхлэв. Тэр үед хэн нэгэн итгээд гарч ирэнгүүтээ манай гурыг дагуулan зүгтааж Анг Аппаг нөгөө шүглээрээ дуудан хотоос нисэн гарч чадлаа. Үүний дараа манай гурыг зүгтаахад тусалсан эрхэм өөрийгөө Чэ хэмээн танилцууллаа. Чэ өмнө нь галын улсын цэрэг байсан ч хожим нь цэргээс оргожээ. Араас нь Чэ Анг тэрэдэд Жонжон хэмээх айхтар том галын улсын генералын талаар ярьж өглөө. Жонжон галын улсын хийж буй аимшиг дайныг тэсвэрлэж чадлагүй цэргээс оргон амьд үлдсэн анхны хүн бөгөөд хожим нь Жонжоныг даган олон хүмүүс ч гэсэн цэргээс оргосон байна. Гол нь Жонжон галын шидний төгс мастер гэдгийг хэлэхэд Анг түүн Чэв орж галын шид сурахаар шийдэв. Дараагийн хэсэг эхлэхэд манай гурвыг Чэн дагуулan явсаар Жонжоны нуугдаж буй газарт ирэн Ангийг түүнтэй уулзууллаа. Тэгтэл Жонжон ихэнтэй Ангтай уулзахгүй өнтер гиснэ. Галын шид бол амьтай, тогтургүй, өдөрдөж буй хүнээ гэмтэйг аюултай, замдаа таарлцсан бүхнийг устгадаг. Дээрээс нь чам цахилга бат байхгүй учраас чи галын шидийг өдөрдөж чадахгүй энтергээд Аватарыг тэгж хэлвэл яах вэ? Тэгэхэд нь Аватар Року гарч ирэнгүүтээ Жон хэлж байгаа. Чи намайг сул дорой гэж бодож байна уу? Би өмнө мянган удаа галын шидийг сурч байсан. Одоо ч гэсэн сурч чадах болно. Чи Аватарт галын шидийг заах ёстой гэж хэлээд амтан болгож хаялаа айхтар гэж. Дэнхүү маргааш өдөр нь болоход Жон юун түрүүнд Ангд хэрхэн төвлөрхийг зааж цахилга бат суулгах гэсэн ч Анг хүүхдийн болохоор төвчээргүй зан гаргаад байлаа. Тэгэхдээ Жон өмнө нь Анг шиг ийм шавьтай байснаа ярьж шавин зөвхөн галын шидийг өрсөлдөгчөө устгахын тулд сурсан гэдгийг хэллээ. Тэгтэл тэр шавин хэн байсан гэж нөгөө Ангийг хөгөөдөдөг захирагч Жао шүү дээ. За үүний дараа Анг овоо юм ойлгож аваад Жоны заасны дагуу шидэд автаад байж байхдаа эцэст нэг юм галын шидээ ашиглаж сурлаа. Тэгэхдээ Анг хөөрсөндөө галын шидээ хамаагүй хэрэлж байгаад Катарагийн гарын төлөө хичүүл яах вэ? Бүр нэг тэгэх гээд талчганаад байсан юм а зөвлөг гэж.
За үүнээс болж Сокко Ангийг загнаж Жон ч одоо манай гурыг Юма бэлдэж хурдан яв гэж хэллээ. Учир нь нөгөө захирагч Жао манай гурын мөрийг мөшгөөд олоод ирсэн байв. Катара түлэгцснийхээ дараа голын усанд гараа хийгээд өжөөтэл гэнэт усны шидээрээ өөрийгөө эмчилдэг бөгөөд усны шидэнгүүд ингэж хүнийг эмчилж чаддаг юм байна л да. Тэгж байтал гэнт Жао хүмүүстэйгээ ирээд Жонтой тулдаж эхлэхэд Катара Анг энэ талаар хэлснээр Анг Жон туслахаар яваадаг. Ингээд ангийн төгсгөл эхлэхэд Анг Жао дээр явж очингуудаа амархан ууралдаг тогтургуу зантайг нь ажиглаж өөрөөр нь бүх завийг нь шатаалгаж хаяад зугтаачвал яах вэ? Түүний дараа Анг иргэн Сокко Катара хоёртой нийлэн Апаг үн зугтаадаг бол Жон аль хэдийн зугтааж явснаар энэ анги төгсөж байгаа юм. 17 дугаар анги. Ийхүү дараагийн эхлэхэд манайд газрын улсын хойд захад байх тосгонд хурж ирэв. За тэгтэл тэнд нэг хүн саяхан хойд агаарын шидтний сүмийн ойролцоо баахан хүмүүс тэнгэрт дүүлэн нисэж байгааг харсан тухай ярьдаг ба арай хойд сүмд агаарын шидтэнгүүд амьд үлдсэн юм биш үсттэй. Маргааш өдөр Анг өөрийнх нь хүмүүс нэрнгээсээ амьд үлдсэн байх гэж бодоод хойд сүмдэр яваад очтол тэнд нисэж байсан хүмүүс нь агаарын шидтэнгүүд биш байлаа. Эдгээр дөрвөсөд нь нутагт нь болсон айхтар үерээс үүдэж дөрвөн агаарын шидтний сүмд амьдрах болжээ. Энэхүү дөрвөсдийг механик чимээх мундаг эрдэмтэй зохион бүтээгч удирддаг ба агаарын шидтнүүдийн хэрэглэдэг саваа модыг дуурайлгаж хүмүүстэй нисдэг саваа бүтээж өгсөн байвал яах вэ? Түүн дээр нэмээд механикч хойд сүм дотор элдв тоног төхөөрөмжүүд байршуулан олон мянган жилийн турш хадгалагдаж ирсэн агаарын шидтнүүдийн өв соёлыг үгүй хийж байв. Тэгэхэд нь Анг урлаж хэн та нарыг энд амьдарч болно гэсэн юм бэ? Гэхэд өнөө механикч нь учир байдлаа хэлж агаарын шидтэнгүүдийн сүмд байсан зургийг харан нисдэг төхөөрөмжүүд бүтээх санаа төрсөн гэдгээ хэллээ. За үүний дараа Сокко маань механикчийн хийсэн зүйлсийг харангуйтаа баргаж шүтэж өөр зохион бүтээсэн зүйлсийг нь харахаар яв. Харин механикчийн хүү Тео Анг Катара хоёрт сүмд огт өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн газрыг нь үзүүлэхээр дагуулж явлаа шүү. Тэгтэл тэр газар нь зөвхөн агаарын шидээр онгойлох боломжтой томоо хаалгатай чойжтой өрөө өгдөг бөгөөд Тео Ангаас хаалгыг нь онгойлгож өгөөч гэж үсгэд Анг хаалгыг нь онгойлгохоос татгалзав. Учир нь Анг дотор ногоо юмыг хэвээр нүлдэхийг хүссэн учраас тэр ажээ. Тэр хооронд механикч Соккод сүмийн дор байрладаг метан буюу шатдаг хийгээр дүрсэн агууг харууллаа. Дараагийн хэсэг эхлэхэд Катара механикчийн хийсэн нисдэг төхөөрөмжийн нэгийг ашиглан Ангтай цуг сүмийг тойрон нисэж Ангийн сэтгэл санааг баг зэрэг өргөлөө. Түүний дараа Анг Теод зориулан сүмийн хаалгыг нээж өгөхөөр шийдэж дотор нь юу байгааг хартал механикчийн галын усад зориулж хийж өгсөн зэвсгүүдийг харва. Механикч хойд агаарын сүмд ирээд удаагүй байтал галын улсын цэргүүд тэднийг олон ирсэн бөгөөд хүмүүсээ аварч үлдэхийн тулд механикч тэдэнд зэвсэг хийж өгсөн ажээ. За үүний дараа галын улсын цэргийн жанжин механикчтай уулзгаар ирэхэд Анг гарч ирээд та нарын тохирцоо дууссан эндээс яв гэж хөөгд явуулчихв. Үүнээс болж галын улсын цэргүүд сүм рүү дайрахаар болдог ба манай гуравч одоо механикчтай нийлж яваад галын улсын цэргүүдтэй тулдахаар болов. Дараагийн хэсэг эхлэхэд Анг өөрсдөө байгаа агаарын хүчийг ашиглан галын цэргүүдийг дарж авахаар болдог бөгөөд Соккоч механикчтай нийлж яваад агаарын бөмбөлөг зохион бүтээж галын цэргүүдийн эсрэг ашиглахаар болчлоо шүү. Бодлого галын цэргүүдийн дайрал эхлэхэд Анг нисдэг төхөөрөмжөө хөлгөлсөн хүүхдүүдийг дагуулan нисэж галын улсын цэргүүдийн дээрээс утаат бөмбөг хаян тэднийг саатуулж эхлэв. Тэгсээр сүүлдээ Анг тэдний дээрээс агаарын шидээрээ цасн нуран гүйсгэж нурааж газраар дамжин сүм рүү орж ирэх боломжийг нь хаалаа. Гэсэн ч галын улсынхан хад руу авирч чаддаг танктай ирж сүм рүү авирч гарсны дараа галын шидээрээ буудаж эхлэвэл яах вэ? Айхтар. Тэр үед Анг танкуудыг чадхаараа зогсоох гэж үзсэн ч тэднийг устгаж чадахгүй байлаа. Гэсэн ч Тео Ангд энэ танкуудыг аав зохион бүтээсэн талаар хэлж танкууд усаар ажилтгийг дуулгахад Катара Анг хоёр усны шидэ ашиглаж байгаад танкуудыг саатуулсан ч тэднийг бүр өсөн зогсож чадсангүй. Энэ үед нь Сокко механикч хоёрт агаарын бөмбөлөгтөгөө гарч ирээд галын цэргүүдийн дээр наалдамхай шингэнтэй бөмбөлөг хайснаар дайралтыг зогсоолоо. Хамгийн сүүлд нь Сокко механикч хоёр галын цэргүүд шатдаг хий ялгарчгүй ангалын ойролцоо байгааг ашиглан агаарын бөмбөлгийнхөө зуухыг ангал руу шийтгэхэд бөөн дэлбэрэлт үсэж галын цэргүүд дайралтаа зогсоон ухрав. Харин хөдөлгөөргөө болсон Сокко механикч хоёр газар руу унаж эхлэхэд Анг тэднийг аварлаа шүү. Ингээд ангийн төгсгөл болоход Анг механикчийн хүмүүсийг сүмд амьдрахыг зөвшөөрдөг бол галын цэргүүд механикчийн хийсэн агаарын бөмбөлгийг олж авсан байвал яах вэ? Айхтар юм аа. Ийхүү зурлын 18 дугаар эхлэхэд манай гурав бүхэл бүтэн 2 өдрийн турш тасралтгүй ниссээр ашгүйний хүсэн хүлээсэн хойд туйлдаа хүрэлцэн ирэв. Гэхдээ хараахан хойд усны овгийг бол чадаагүй явж байв. Тэгтэл гэнт баахан усны шидтэнгүүд гарч ирэн Апаг доош унаж манайдыг барьж авлаа шүү. Тэр зур захирагч Жао Ангийг хойд усны ов руу явж байгааг олж мэдэн хойд ов руу асар том дайралт хийхээр төлөвлөд ичв. Дараагийн хэсэг эхлэхэд Ангийг хойд усны овгийн хүмүүс ёслол төгөлдөр ухтан авдаг бөгөөд хойд овг өмдийг бодвол харьцангуй том олон хүнтэй янзын гой ор тарш байшин барилгатай ажээ. Тэгсээр орой болоход хойд овгийн Анг Сокко Катара 3 зориулан нийжгэр том цайлга зохион байгуулж Ангд хойд овгийн усны шидийн мастер Пако усны шидийг зааж өгөх боллоо. Тэр зурд Сокко хойд усны овгийн гүнж юуг харчаад крашлаад байдаг бөгөөд өөрийгөө өмдийн овгийн ханхуу манхуу гэж мэгэдэвэл яах вэ? Хаяа. Энэ хооронд Зуккогийн хөлөг дээр захирагч Жао хурч ирэн Зуккад хэлж байгаа. Би танаа хөлгийн бүх гишүүдийг дайчилж хойд туул руу хийх дайндаа оролцуулнаа. Энэ удаа чи надад аватарыг барьж авахд цаад болохгүй. Ямин хэлв. Тэгэхдээ Жао Зуккогийн өрөөндөөсөн 2 сэлмийг харчаад манай хүнийг цэнхэр чөтгөр байжгдгийг олоод мэдчихв. Ингээд маргааш өдөр нь болоход Анг усны шидний хичээлдээ Катараг дагуулan очиход Мастер Пако хэлж байгаа. Аватар Анг
хоёулаа буруу ойлголцсон бололтой. Манай хойд овогт эмэгтэй хүмүүс усны шид сурах нь хориотой байдаг юм аа. Гэт усны шидийг Катара заахаас татгалзав. Тийм болохоор Катара оронд нь усны шидийг ашиглан хэрхэн хүмүүсийг эмчилдэг сургууль очиж суулаа хөрхий. Ийхүү Катара чихний хичээлдээ суучаад өжөөдөл сургуулийн багш эмэгтэй Катараагаас "За чи чинь хинтээ суух гэж байгаа илээ?" гэж асуув. Учир нь Катарагийн ээжээс дамжиж ирсэн хүзүүний зүйлтийг зөвхөн нөхөрт гарах гэж байгаа усны овгийн эмэгтэйчүүд зүүддэг юм байна л да. Тэр үед нь Катара "Үгүй энэ зүйлтийг манай эмээ ээжд маань хийж өгсөн юм" гэж хэлтэл Катарагийн эмээ нь үнэндээ хойд овогт төрөд өмд овог руу явсан болж тааруул яах вэ? Айхтар гэж. Катарагийн эмээ ойролцоогоор Катарыг насан дээр байхдаа залуу усны шидтэнтэй хүчээр гэрлэхээр болж хожим нь овгоосоо юу ч хийлгүй яваад өгсөн байв. Үүний дараа үзэг солигдож шөнө болоход Катарагийн усны хуйлмал бичээ сулгаалдаг далайн дээрэмчид Зукогийн хөлөг рүү сэм нэвтэрсний дараагаар дэлбэлж Зуког аллаа. Учир нь Жао муу шаарчин Зуког цэнхэр дээрэмчин гэж мэдэнгүүтээ далайн дээрэмчдэд мөнгө өгөн Зуког алуулсан байв. Тэр зүр Соко маань Юэ гүнжтэй яг сайхан болцохоо дэвжээтэл Юэ ингэж байгаа. "Би ингэж чадахгүй нэ" гэж хэлчихэд Соког блоклоод явдаг вөө. Болзооноос эргэн ирснийхээ дараа Соко бөөн уурулж эмэгтэйчүүдийн учир нь олдохгүй юм байна гэд үглэж байх зураа Анг Катара хоёр тохиолдсон явдлыг сонслоо. Тэнгүүтээ Соко ингэж хэлж байгаа. "Анг чи өчигдөр сурсан юм аа оройн Катарад ирээд заагаад байвал болох юм биш үү" гэж цаат хоёртоо зөвлөгөө өгөхөд Анг Катарад нууцаар усны шид зааж өгөхөр боллоо. Гэсэн ч манай хоёр шүн дунд нууцаар бэлтгэл хийж байхдаа Пако багшд баригдаж Пако багш Ангд усны шид зааж өгөө болчихв. Түүний дараа хойд овгийн ахлагч Катаратай уулзаж Пако багшаас уучлалт гуйвал Ангд хичээлийг үргэлжлүүлэн орно гэхэд Катара уучлалт гуйгүй харин ч Пако багштай үзэлцгээр болчихвол яах вэ? Катара маань мангар шарттай л даа. Тэнгүү маргааш өглөө нь болоход Пако багш Катаратай толдохгүй гэсэн ч Катара шууд Пако багш руу дайран "Энэ хоёр ч хэн мундаг" гэдгийг үдэлсэж гарваа. Эхэндээ Катара хэдий нилээд дажгүй байсан ч сүүлдээ Пако багш яалчгүй илүү оймс илгээсэн учраас Катараг ядах юмгүй буулгаж ав. Гэтэл үүний дараа Пако багш Катарагийн хүзүүний зүйлтийг олж харангуйтаа "Эн чинь миний зүйлт байна. Би үүнийг 60 жилийн өмнө амьдралынхаа хайр зориулж хийж байсан юм" гэж хэллээ. Тэгж эндээс бид 60 жилийн өмнө Пако багш Катарагийн эмээ Каннатай гэрлэх гэж байсныг олж мэдэж байгаамаа. Хүний хувь тавилаа гэж. За ингээд ангийн төгсгөл болоход авгаах Айро захирагч Жаогийн дайнд генералаар явахаар болсон байдаг ба Зукоч хөлгийн дэлбэрэлтээс амьд гарч Жаогийн цэргүүдийн дунд нуугдсан байв. Тэгж авгаах Айро Зуког хойд туул даваачин аватарыг барьж авахт нь туслахаар болжээ. Энэ хооронд Соко Юугэнж дээр яваад очтол Юэ Соког мань үнснээ өөрийнхөө сүүн зүйлтийг үзүүлж хүнтэй гэрлэх гэж байгаагаа Сокод хэлвэ. Маргааш өдөр нь болоход Пако багш Анг Катара хоёрт хоёуланд нь усны шидийн хичээлийг зааж эхэлдэг бөгөөд харин Жао өөрийн асраг цэргүүдтэйгээ хамт хойд усны овог руу дайрахаар замдаа гарав. Үүний араас сурлын 19 дугаар анги эхлэхэд Мастер Пакогийн удирдлагын доор Катара маань нэлээд хичээсний эцэст чамгүй сайн усны шидтэн болж бараг л усны шидийн мастер болов. Харин нөгөө талд Соко маань Юэ гүнжтэй хурган болцоогоо хийсээр л улам дотн осоор л байлаа. Тэгэхдээ бүр сүүлдээ Юэ гүнжийг аппад дээр суулган авч нист мэрсэд байвал яах вэ? Тэгж жоод бас сэргэлэн юм аа. За тийхүү манай хоёр агаар дээр романчиглаад өвжөтөл хойд усны овгийг чиглэн ирж буй галын нэгдсэн улсын хөлгүүдийн утаа тортгийг олж харав. Дараагийн хэсэг эхлэхэд захирагч Жао хэрхэн хойд усны овгийг газрын хөрснөс арчиж галын улсын төвөндөө нэрээ үлдэх талаар ярин эхний дайралтыг эхлүүлэх тушаалыг өгөв. Түүнтэй зэрэгцээд авгаах Айро ч гэсэн Зукод хөлөг удахгүй хойд тул дүрэх гэж байгааг дуулгалаа. Үйл явдал утсан хойд тул ирэхэд Юэ Сокод дахин уулзах чадахгүй гэдгийг хэлнэ. Учир нь Юэ Сокогийн дэргэд байхаар хитрхи их түүнд татагдаж гэрэл хүнтэйгээ сууж чадахгүй байх гэж айгаад байгаа юм уу да хаашаа. Тэр өөрөө хойд усны овог хурал эхлүүлж цэрэг босоход Соко маань Юэтэй байж чадахгүйдээ сэтгэлээр унаж галын улсын эсрэг тулдаанд орохоор болчихвоо. Маргааш өдөр нь болоход захирагч Жаогийн цэргүүдийн дайрал эхлэхэд манай гуравч шууд тулаанд оролцож Анг Апата зүг ниссээр галын улсын хөлгүүдийг ажиллагаагүй болголоо. Гэсэн ч цаана дахиад 100 хөлөг онгоц хүлээж байдаг бөгөөд аватар тэднийг бүгдийг нь ганцаараа зогсоож арай л хүчрэхгүй байлаа. Тэр зур Соко маань Юэтэй гэрлэх гэж байгаа ханг их залуутай эцэст нэг юм уулзлаа шүү. Үүний араас үзэг солигдож шөнө болоход усны шидэнгүүд сарнаас өөрсдийн хүч чадлаа авдаг тул Жао дайралтаа зогсоовоо. Гэхдээ тэр үеэрээ авгаах Айрод сарыг алга уулгах арга олсон талаар хэлвэл яах вэ? Юу сэдээд байгаа шаар вэ? Тэр зур Зуко хойд туйл руу нууцаар нэвтрэхийн өмнө авгаах Айро түүнтэй уулзан сургаал өгсөөсөө Зуко тайрлав. Тэгэхдээ авгаах Айро хэлж байгаа. Би чамд үглээгүй юм шүү Зуко. Гэхдээ би хүүгээ алдсанаас хойш чи л надад төрсөн хүн шиг минь байдаг болсон гэж хэллээ. Ингэж авгаах Айро Зуког тэрэн үдэж өгөхдөө галын амьсгалаа сайн давтаарай, малгайгаа өмсөж чихээ сайн дулаахан байлгаарай гэд бөөн захиасаа хэлж өглөө. Аргагүй л дээ хөөрхий. Энэ зур Соко Юугийн ирээдүйн нөхөр хаантай цуг сэлмээ ирлээд өвжөтөл цаад нөхөр нь Юуг жаахан муугаагаар хэлэхэд Соко шууд хаантай зодтолж эхлэвэ. Тэгтэл үүнээс олж Соко Жаогийн хөлөг рүү дайрах багаас хасагдлаач аваас. Үүнтэй зэрэгцээд Анг үлдсэн галын улсын хөлгүүдийг хэрхэн зогсоож болох талаараа бодоо сууж байтал Юэ түнд сарны сахиусын талаар хэлснээр Анг сүнсний ертөнцөөс тусламж ухаар шидэж хойд усны овгийн ариун тагшин газарт очив. Энэ газар бол мөнх ногоонороо байдаг баян бүрд бөгөөд голдон байх цөөрөмд хар цагаан хоёр загас сэлж байлаа шүү. Ингээд Анг загаснуудын дэргэд очин залбирч эхлэхэд шууд сүнсний ертөнц рүү астрал аялал хийж эхэллээ. Гэвч яг тэр үед нь Зуко гарч ирээд Катаратай тулдан Ангийг хулгайлаад аваад явбал яах вэ?
Ингээд нэгдүгээр үеийн төгсгөлийн анги эхлэхэд Катара, Сокко, Юо 3 ангийг болохоор Апаг үнэнслээ. Тэр зур Зуко маш хүчтэй цасан шуурган дундуур ангийг үүрэн авч явж байлаа. За энэ хооронд сүнсний ертөнцид анг сарны сахиусуудыг хайн явдаг ба өөр сүнснүүдээс асуусан ч цаадуулан дөрвтэй мэлж өгөхгүй байв. Тэгсээр удалгүй анг сүнсний ертөнцид өөрийнхөө тусгалаас аватар Роккутай ярилцахад аватар Рокку ангад Коу хэмээх маш эртний хүмүүсийн нүрийг хулгайлдаг сүнсний талаар хэлж өглөө. Зөвхөн тэр сүнсэл сарны сахиуснуудын талаар мэдэх ажээ. Дээрээс нь Рокку ангад Коутай уулзах үедээ огтхонч сэтгэл хөдлөлөө харуулж болохгүй. Харуулах юм бол тэр нүрийг чинь хулгайлах болно гэдгийг сануулж хэллээ. Тэр зуурт Жао довтлогоогоо бүр ирчимжүүлж хойд усны овгийн гадна ханыг нэвтлэн оров. Тэр үедээ Жао олон жилийн өмнө нэгэн нуус номын сан дотроос сарны улан далайн сахиуснуудыг хаанаас олж болох талаар хуйлмал бичээсүүдийг уншжээ. Түүний дараа Жао далайн болон сарны сахиусуудыг устгах нь өөрийн хувь тавилан гэж итгэсэн учраас хойд усны ов руу ингэж улайран дайраад байгаа юм байна л да. Яа. Энэ үеэр анг сүнсний ертөнцөөр явсаар Коу хэмээх нүүр хулгайлдаг сүнсний амьдардаг агууг болов. Ойролцоогоор 800-аас 900 жилийн өмнө аватарын өмнөх дүр нь Коуг устгахыг оролдож байжээ. Учир нь Коу аватарын хайртай бүсгүн царайг хулгайлсан юм байна шүү дээ. Үүний дараа анг Коугс сарны сахиусыг хаанаас олж болох талаар асуухад Коу чи тэдэнтэй айл хэдийн уулзсан шүү дээ. Түүи ба Ла хоёр бол сар далайн сахиуснууд. Тэд үргэлж бие биенийхээ араас явж байдаг. Хэмээн хойд усны овогдох ариун газрын цөөрөнд байсан хоёр загсны талаар ангд хэлв. За энэхүү анг хэрэгтэй мэдээлэл олж аван буцан хүмүүний ертөнцид хүрээд иртэл өөрийнхөө биеийг олдгооч сүүлд нь шууд одчиг шилжин очихдоо өөрийнхөө байгаа газрыг Катара зааж өглөө шүү. Ийхүү анг эргэн сэртэл өөрийгөө Зуккотой хамт байгаагаа олдогч удалгүй Катара, Сокко, Юо 3 цагаа олж ирэн Зукког буулан авснаар ангийг аварлаа. Гэхдээ анг Зукког цасан дунд үхэг гээд үлдээж чаддгүй ба үнэхээр сайхан сэтгэлтэй болохоор Зукког аваад буцаж байгаа юм. Тэр хооронд Жао гэж дурак аль хэдийн цөөрөм рүү нэвтрэн орсныхаа дараа сар далайн сахиусуудыг хулгайлтал сар гэнт цусан улаан өнгөтэй болж усны шидэнгүүд чадвараа алдав. Үүнтэй зэрэгцээд гүнж Юогийн бие гинт тавгурхаж эхэллээ шүү. Учир нь Юог баг байхдаа их бие муутай удахгүй өгөх гэж байхад нь аав нь сарны сахиусуудад залбирч өнөө цөөрөмд нь Юог хийхэд биеийн тэр дорой илаарчиж сарны сахиусуудын тусламжтайгаар амьд үлджээ. Тийм болохоор Юо сарны сүнстэй холбоотой юм уу да хаашийн. Үүний дараа манайд цөөрөм дээр ирэн очиход Жао сар далайн сахиуснуудыг яг алах гэж зогсож байдаг бөгөөд манай гурвч түүнийг зогсоох гэсэн ч Жао энэ бол миний хувь заяа гэж тэнэгтээдэв. Түүнтэй зэрэгцээд аавгаа хоёроо гарч ирээд сахиуснуудыг тавихгүй бол Жаог зүгээр өнгөрүүлэхгүй гэж хэлэхэд Жао загснуудыг эргэн цөөрөмд нь хийсэн ч сарны сахиусыг галын шидээрээ үгүй гэж хаялаа. Тэр үед нь Юэ бүх зүйл өнгөрлөө гэж хэлсэн ч анг хариуд нь үгүй бүх зүйл арай дуусаагүй гэж хэлэнгүүтээ далайн сахиустай нэгдэж байгаад усны шидээ ашиглан бүх галын цэргүүдийг урсгаж явуулвал яах вэ? Айхтар гэж. Энэ үеэр Жао муушаарч нь аятайхан цугтаах гэж оролдоход Зуко гарч ирэн түүнтэй тулдаж эхэллээ. Тэр орондоор аавгаа хоёроо сарны сахиусыг аврахын тулд Юэ өөрийнхөө амьдралыг түүнд өгөх хэрэгтэй гэж хэлэхэд Юэ Соккотой салах өсөв. Удалгүй сарны сахиус иргэн амьлахад Юэ сарны сахиус болон хуурж Сокког үнснэ би үргэлж чамтай цуг байх болно гэж хэлэн сар буцан сэргэв. Ингээд ангийн төгсгөлд анг галын усуудын бүх хөлүүдийг хөөн явуулж далайн сахиус Жаог сүнсний ертөнц рүү аван явлаа. Ангийн төгсгөлд Пако мастер бусад усны шидэнгүүдийн хамтаар өмнөд усны овгийг зорин явахаар болж ангийг бэлтгэхүүргийг Катарад өглөө. Харин Зукогийн хувьд болохоор ангийг хөөхөө төр орхидог бол Зукогийн аав галын эзэн Оза Зуко аавгаа хоёрын араас нь Зукогийн дүү болох Азуулаг явууллаа шүү. Айхтар гэж. За энэ үрээд аватарын эхний үлэг аль биесээр өндөрлж байна. Дараагийн бичлэг утгагүй орно шүү. Хүлээж угаарай. За ингээд та түрхэн зурааснараа танд нэгэн сайтыг танилцуулъя. Энэ бол задлан цэг хэмээн сайт байна. За энэ сайт нь ямар учиртай вэ гэхээр ийм дөрвөн төрлийн хичээл байгаа. За эхний хичээл нь YouTube Secrets House буюу та YouTube руу YouTube-ийн тухай бүхнийг мэдмээр ивэл маш дэлгэрэнгүй бүрэн цогц 13 бүлгээс бүрдсэн 50 гаруй хичээл байгаа. Үнэхээр сонирхолтой. За дараагийн хоёр дахь хичээл бол камерын өмнө өөрийгөө харуулах хичээл байгаа. Мэдээж та YouTube хийж байгаа бол камерын өмнө чөлөөтэй ярьж сурах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ дөрвөн бүлэг хичээл дээр бол бүх арга техник дасгал гээд маш хэрэгтэй зүйлийг багтаасан бөгөөд та бол шууд өөрийгөө нээж бусдын өмнө итгэлтэй ярьдаг болно. За удаа хичээл нь бол thumbnail master class байгаа маа. Мэдээж хэрэг та видео хийлээ гэж бодоход хүнд үзүүлэхэд бол thumbnail буюу түлхүүр зураг маш сайн хийж сурах хэрэгтэй байгаа. Үүнд мэргэжлийн програм бүр маш энгийнээр дизайны үндсэн элементүүдийг ойлгоход хэрхэн сайн thumbnail хийхийг заасан байгаа. Thumbnail сайн байж ч хүмүүс таны видеог үзэн шүү дээ. За дараагийн хичээл нь эвлүүлгийн урлаг байгаа. Энэ нэг бүлэг эвлүүлгийн хичээл дээр бол Adobe Premiere Pro програм дээр хэрхэн эвлүүлгийн үндсийг ойлгож, дүрсээ цэвэрлж, дууныхаа хэмнэлт харуулan өнгө тавьж, гайхалтай видео эвлүүлэг хэрхэн гаргах талаар заасан анх шатны хүмүүс зориулсан ийм хичээл байгаа. Тэгэхээр та бүхэн энэ дөрвөн хичээлийг задлан цэгийн мэн сайтаас үзэж болох нь байна. Мэдээж хэрэг үнэн хямдарсан байгаа шүү. За одоо та ингээд контент өргөжлөлийг үзээрэй.